Дэмжсэн дэмжээгүйгээ хэлээд яваарай. За би дэмжиж өгүүлж байна. 6 дугаар сарын 29-ний өдөр Монгол Ардын нам Улсын их хурлын сонгуульд үнэлгээ ялалт байгуулсан мэдээ бол зах зээлд хүчтэй нөлөөлсөн. Манай бондын үн бараг 10% өсч өгөөж нь 251 гэж очсон. За энэ цагаас хойш төсвийн алдагдлыг нөхөх, өөрийн доктортой байдлыг хангах томоохон бодлогуудыг хэрэгжүүлж энэ чиглэлд ажиллаж байна. Тэгээ энэ серб стандбайд ороод бас энэ 50-гаруй% өөрийн дарамттай 10-гаруй% төсвийн алдагдaltaй байхдаа энэ шийдэмгий бодлого түүнийг хэрэгжүүлэх зөв харилцаа гэдэг ийм засгийн газрын үндсэн чиглэл батлуулж явсан юм байл. Тэгээ энэ үр дүндээ бол өнөөдөр серб бол хямралаас гараад энэ бондын хүн бол 6%-аас дээгүүр арилжаалагдж байгаа юм. Үнэлгээний агентлагууд рейтингийн өсгөөд, кредит рейтингийн өсөөд, зээлийн рейтингийн өсөөд ийм сайн болсон юм туршлага байна. За манай засгийн газрын энэ байдал дээр бол яг энэ зөв харилцаа гэдэг имийг энэ үндсэн чиглэлийн эдийн засгийн ямарлыг давах төлөвлөгөөнүүд мессеж өгч явах хэрэгтэй байгаамаа. Манай засгийн газар одоо ерөнхий сайд Монгол банк нарын хамтарсан мэдээлэлээс хойш дефолтод орохгүй тул бүх арга хэмжээг авах болно гэсэн мэдээллийн дараа бол манай энэ бондын үн огцон буурч өгөөжийг 150 суур нэгжээр өсгсөн. За энэ бол ингээд 580 сая доллар дээр аваад үзэх юм бол 40 сая долларын илүү зардал үүсгэж байгаа. Яг 8 сарын 8-наас 17-ны хооронд, 8 сарын 7-оос 14-ний хооронд энэ мэдээлэлүүд гарсны дараа эдийн засагт төгрөгийн хадгаламж, долларын хадгаламж 70 сая доллараар нэмэгдэж, долларын харилцагтаас 40 сая доллараар нэмэгдэж, ерөөсөө 10 хүрэхгүй хоногийн дотор доллар жих үзэгдэл бий болж, төгрөгөөс согтоох үзэгдэл гарч, валютын ханш огцон өссөн. Тэгээ энийг эргээ барихын тулд бодлогын хүүгээ ингэж алдчихад бодлогын хүүгээ өсгөцсөн. Үндсэндээ 10 идэх хоногийн дотор ингээ валютын ханш алдчихад араас нь өсгөцсөн. Тэгэхээр энэ зөв мессеж өгөх, зөв олон нийтийн харилцааны асуудал бол манай энэ бодлого чиглэлүүдийн харилцааны итгэлийг бий болгох, итгэлийг бий болгох тэр confidence building гэдэг байгаа. Тэгээ олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх нь хийж байгаа ажлуудаа их хурлаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн энэ харилцааны бодлого бол энэ дотор дутуу дулмыг суусан юм шиг санагдаж байна. Энэ дотор хэрэгжих нэгжнийхээ жишээлбэл гадаад харилцааг эдийн засгийн хөтөлбөрийг ингээ хэрэгжүүлж байхад бид бол элчин сайдын ам зарцуулсан нэг төгрөг болгондоо хичнээн төгрөгийн өгөөж эдийн засгад эргүүлж оруулж байгаа юм байна гэдгээр нь хэмжсэн. Ямар зээл тусламж юу гэж. Одоо жишээлбэл Кубес дээр мал эмнэлгийн саяны яриад байгаа энэ мал эмнэлгээр хамгийн сайн мал эмнэлэгтэй яаж хамтарч ажиллах юм. Гэх мэтчлэн энэ салбар нэгж болгонд өгөөжийг төсвийн зарцуулж байгаа нэг төгрөг болгоны өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн зардлын нэг төрлийн өгөөж болгоныг нэмэгдүүлэх, түүнийг хэмнэх энэ төлөвлөгөө өнтер бодлого бол нийгэмд маш зөв сигнал өгнө. Энэ олон улсын банк санхүүгийнхэнтэй ч гэсэн уулзахад бол энэ ийм итгэл бол байна. Танаа үйл ажиллагааг ч хармаар байна л гэсэн хүлээлт бий болсон байна. Арай нэг өөр зэсэг хариуцлагатай засаг бол бий болж байгаа шинэ юм гэсэн ийм мессеж ерөнхий ойлгос байгаад байдаг. Тэрнийг хэрэгжүүлэх юм бодлогын хүрээнд танд 3 боломж байгаа. Нэг нь шууд хөрөнгө оруулалт, хоёрт нь гаднаас зээл авах, гуравт нь дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх. Манай дотоодын хөрөнгө оруулалтын бололцоо бол хязгаарлагдмал. Ийм учраас гадаад дотоодын итгэлийг бий болгох, хөрөнгө оруулалтыг татгаж гисэн тэр энэ үндэсний брендинг, олон нийтийн харилцаа, Монгол улсын талаар эерэг мессеж, зөв ойлголтыг олон улсын байгууллагууд төдийгүй их хуралдаа нийгэмд өгөх мессеж өгөх талаар бол энэ үндсэн чиглэлийн хямралыг давах төлөвлөгөөний хамгийн гол. За оюун дээр гүшүүн. Үгүй ээ.